санхүү чирмийнхаа хүсэл ба хэрэгцээ буюу даймдугаар сэдвийг ярьж өгөх болно. Тэгээд энэ анги дээр нь болохоор самархан маань моншхны гэр бүлийнхэнтэй хамтаар одоо ингээд хоёр гэр бүл маань одоо ингээд өвлийн үеэр аялалд гардаг байхгүй юу? Ингээд чаргаар гулгахаар ингээд аялалд гардаг юм аа. Тэгэл нөгөө нэг моншхон самархан хоёр ингээд чаргаараа ингээд улгаад тэгсэн чи ингээд моншхон ингээд шин чарга авцсан. Тэгсэн самархан маань болохоор дүүтэйгээ цуг ингээд хуучин чарган дээрээ цуг сундлаад явдаг байхгүй юу? Тэгсэн ингээд моншхон шин чарга авсан болохоор ингээд тэр модыч хурдан тэгээд дээрэс нь ингээд ардаа байгаа ингээд юу руу ингээд цас шүршдэг байхгүй юу? Ингээд тэр юу нь болохоор тэр чарга нь тэгээд тэгсэн чи самархны ингээд ард нь явж исэн болохоор нүүрэнд нь одоо ингээд шороо бишээ нүүрэнд нь цас ингээд цас ингээд будраа тэгээд нөгөө нэг самархан урдах зүйлээ харж чадахгүй баснаас ингээд дүүтэйгээ онголддог байхгүй юу? Тэгээд онголдохдоо нөгөө нэг хэн самархан маань болохоор дүүгээ хамгаалж байгааг болгоод тэгээд нөгөө нэг хөлөө ингээд газар ингээд тавьчихдаг байхгүй юу? Тэгээ хөлөө газар тавьснаас болоод нөгөө нэг дүүн дээр нь унаад тэгээд ингээд хөлн бэртчихдээ юм. Тэгээд хамгийн ойрхон байсан моншхны гэрлүү тэгээд самархан маань явдаг байхгүй юу? Нөгөө ээж аав хамтаар тэгээд моншхны гэрлүү очиод нөгөө нэг хөлөө утсан чи ингээд амар өвдчихсэн. Тэгээд дээрэс нь хуучин гуталтай дотроо ингээд энэ гутлан дотроо ингээд ойм сүмсөөгүй. Яагаад вэ гэсэн чи ингээд баруун гутлынх нь болохоор ингээд гутал нь болохоор ингээд хийн самарханд ингээд багтахгүй болсон. Тэгээд ингээд ойм сүмсгөр ерөөсөө таарахгүй багтахгүй байсан болохоор оймсгүй өмссөн юм байна л та. Тэгэл ингээд гэр гэртээ очицгоогоод нөгөө нэг самархан маань ингээд аава би ингээд шин чарга амаар байна. Шин чарга аваагүйгээс болоод ингээд хөлөө бэртээсэн энэ төр гэдэг байхгүй юу? Тэгсэн чи аав нь ингээд үгүй миний хүү энэ ингээд чиний бэртсэн гол шалтгаан нь болохоор чи нэгдүгээр ингээд гутал одоо ингээд хуучин гуталтай байсан. Хоёрдугаар чи оймсоо ингээд өмсөөгүй байсан байна гэж тэгдэг байхгүй юу? Оймс өмсөөгүй байсан гэж тэгдэг. Тэгээд болохоор самархан маань тэгэхээр энэ яг юу гэсэн үг юм бэ гэж ааваас асуусан чи аав нь болохоор одоо энэ чиний шин чарга авмаар байгаа гэдэг зүйл чинь болохоор ингээ бодол чинь болохоор чиний хүсэл гэсэн үг. Тэгэхээр энэ хүсэл нь болохоор яг амьдралд бол тиймч хэрэгтэй зүйл биш гэж аав нь хэлсэн байдаг. Харин хэрэгцээ гэдэг нь болохоор чиний амьдралд зайлшгүй хэрэгтэй өдөр болгон чамд ингээд хэрэг болдог зүйлийг одоо хэрэгцээ гэж хэлдэгэ гэд аав нь хэлсэн байхгүй юу? Тэгэхээр хүүн ингээд ойлгоод тэгэхээр чарга бол миний хүсэл юм байна. Би чарга яг ийм шин чаргатай чаргагүй надад чарга байгаа учраас би одоо ингээд тэр чаргаараа гулгаж болно гэд. Тэгээ бодохоор энэ нь болохоор хүсэл байгаад харин надад тийм шин гутал бишээ ийм нөгөө нэг сайн зузаан гутал байхгүй юм чинь энэ миний одоо зузаан гутал аваагүйгээс болоод саяных шиг миний хөл өвдөж хөл ингэж улааж хоолоо өвдөх учраас энэ бол хэрэгцээ гэж одоо самархан маань өөрөө бодож ойлгосон байдаг байхгүй юу? Тэгэхээр энэ сэдвийн гол утга учир бол хүсэл ба хэрэгцээг ялгах. Хүсэл бол бид бүхний амьдралд одоо ингээд зайлшгүй хэрэгтэй зүйл бол биш. Яг уу гэхдээ хаяада өөрийнхөө хүслийг дараад тэр дуртай зүйлээ авч болно. Гэхдээ үргэлж юм биш. Харин хэрэгцээ бол чамд одоо чи хичээлдээ ингээд хичээлдээ шинэ ингээд дэвтэр байхгүй дэвтэр чи дуусч ивэл одоо харин чи ингээд бариулын шавар чинь чиний ингээд авахыг хүсэж байгаа хүсэл байхгүй чамд ингээд багш чи ингээд бариулын шавраараа юм хийгээрэй гэж хэлээгүй хахад тэрийг ингээд чи авж байгаа нь одоо ингээд ямар ч ашиггүй зүйл болоод харин чи шинэ дэвтэргүйгээс олж одоо хүүхдээс зээлэх юм уу эсвэл одоо ингээд чи хичээлээ одоо ингээд дутуу хийх ингээд гэрте очиод нөхөх одоо юм шаардлагатай болж байгаа байхгүй юу? Тийм учраас хэрэгцээ гэдэг нь бол хүний амьдралд байнгын одоо хэрэгтэй зайлшгүй одоо үргэлж одоо хэрэг болж идэг зүйл харин хүсэл нь бол бидний амьдралд нэг хэрэгтэй зүйл биш ээ гэснийг одоо ойлгуулсан хэлсэн сэдв байлаа. Тэгээд энэ бичлэг маань таалагдсан бол лайк дарж subscribe хийгээрэй. Баяртай.